За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд төргий. За Project Management Information System буюу PMS маань барилгын төслийн менежментийн програм дээр дараах хөгжүүлэлтүүд орж ирсэн байна. Үүнийг бас та бүхэндээ танилцуулъя. За нэгдүгээрт бол одоо төслийн харагдах байдал дээр за 4-ийг оруулсан ингээд зураг мэдээлэл за ажлын гүйцэтгэлийн гараад ирнэ. За өчигдөр шинээр бас нэг томоохон хөгжүүлэлт хийгдсэн. За энэ юу вэ гэхлээр төлөвлөгөөтэйгээ уялдуулаад зардал төсвийн хяналт ороод ирдэг болсон. За энэ дээр одоо би Estimator MN дээр файл нээсэн байна. За энэ бол загвар төсөв дотор байж байгаа. Бидний үүсгэж өгсөн загвар байгаа. Шорон биоцорвын байгууламж загвар төсөв гэдэг. За энэ үндсэн мэдээлэл зэс рүү орлоо. За энэ XML файла татаж авнаа. За энэ ингээд татагдаад орчлоо. За тэгээд төлөвлөгөө хэсэг рүүгээ орно. PMS-ийнхаа төлөвлөгөө рүүгээ орлоо. Gantt гэж орлоо. За энэ дээр XML файл сонгоно гэж. За энэ маань хаашаа татагдаж орсон байна. За энэ ингээд өнөөдөр сонголоо. Окей дарлаа. За ингээд төлөвлөгөө маань ороод ирнэ. За энтэйгээ уялдуулаад бид нэр төлөвлөгөөгөө засварлаж болно. За өнөөдөр танилцуулах гэж байгаа зүйл бол төлөвлөгөө биш төсөв. За ингээд сая хоосон байсан төсвийн хэсэг маань Estimator MN-ээс ажлын задрахаатайгаа бүх төсвүүд ороод ирж байна. Нийт төсөв төртөг 2,823,868,151 төгрөг 33 мөнгө. За энэ төсвийг харъя. Төсвийн товч байгаа 2,823,868,151 33 мөнгө гэж байна. За ингээд хоёр програм маань хоорондоо датагаа шидэлцдэг болсон. За ингээд төсөв хийгээд төсөв маань бүгд ороод ирнэ. Нэг жүнтэйгээ нийт үнээрээ ороод ирнэ. За зардлын бүтцээрээ бас харж болно. Ингэнгүүт цалин нийт болж байгаа юм, материал нийт байгаа юм, машин механизм нийт байгаа юм, шууд зардал удирдлага зохион байгуулалт. За ашиг нийт зардал гэдэг. За энэ дээр доор нь нөөт норомжлол магадлалчгүй захиалагч хяналт зөвлөх үйлчлэгээ зохиогч хяналт даатгалт нийт төсөв төртөг гэдэг ингээ гараад ирж байгаа. За одоо бид нар энэ дээр зардлын бүртгэлээ хөтлөё. За энэ нь манай Монгол компаниуд одоо төсөл хэрэгжүүлээд яваад байдаг гэтэл голдоо очоод зогсчихдаг. За захирлууд маань ялангуяа төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс маань аль зардлаа одоо хаана алдчихваа гэдгийг хэн чаддгүй. За энэ дээр бол ингээд төсвийн програмаас автоматар анхны төсөв ороод ирж байгаа. Зардлын хяналт гэдэг дээр. За ингээд зардлын дүнгээ бүртгэж чинь за ингээд бид нар зөрүү дүнгуудыг хараад аль зардал хэтэрхэлтэй явж байна. Алин дээр бид нар ашгаа барай явж байна гэдгийг харж болно. За одоо энэ дээр жишээлбэл яндан хоолой доор хайрган дэвсгэр үе 823,000 төгрөг юм байна. За энэ дээр ажил оруулж үзье. За энэ дээр ингээд ажил нь гараад ирнэ. Зардлын шифр буюу cost code гараад ирж байна. За зардлын төрөл. За өнөөдөр нэг цалин дээр за туслах ажилтан ажиллуулав. За 2 хүн өнөөдөр ажилласан байна. Өдрийн за 120,000-аар хоёр туслах ажилд авч ажиллаваа. За ингээд цалингийн зардал. За одоо ингээд материалын зардал. За юу гэдэг чинь одоо шуудаа худалдаж авав. Ширхэг за 20 за нэг шуудан 5,000 төгрөг гэвэл 100-аас шуудаа худалдаж авав. За одоо ингээд буцъя.
За одоо ингээд буцъя. За тэнгуут ерөнхийдөө нийт 883 мянган төгрөг төсөөлснөөс одоо 340 мянган төгрөг зарцуулсан байна. За нийт зардлын одоо зөрүү дүн буюу 61% нь одоо төсөв бол үлдсэн байна гэд. Одоо энийг бол бид нар ингээд цааш нь хөгжүүлээд графикаар одоо төрлөөр нь хардаг болно. Одоо зардлынхаа одоо ангилал категориудыг бас бүгдийг хардаг болчихноо. Цалин, материал, тээвэр, машин, механизм, тон, төхөөрөмж, удирдлага, зохион байгуулалт, татвар, захиалга, зохиогчийн зөвлөх үйлчилгээ, магталчгүй ажиллагээд ерөнхийдөө бол яг одоо бид нар хэмжиж чадахгүй бол одоо хянаж чадахгүй гэж үгээд. Тэгэхээр хэмжих боломжтой анхны төсөв төртөг маань эстиматор юмнаас ингээд ороод ирж байна. За төсвийн програмтайгаа уялдаад PMS-мен дээр одоо хамгийн чухал модуль бол зардлын хяналт ороод ирж байна. Бид нар одоо зардлаа л хянаж чадахгүй бол одоо 1000 төслийн менежмент одоо 1000 одоо PMBOK-ийн сургалт аваад гой темплейтүүд ашиглаад бол хэрэг байхгүй. Хамгийн чухал зүйл бол бид нар энэ төсөл дуусахад тэр төсөл амжилттай ажиллах үндэс нь одоо юу юм бэ? Нэгдүгээр тосол аваарг байх, хоёрдугаар төсөлд оролцсон бүх талууд сэтгэл хангалуун байх. Энэ юугаар хэмждэг вэ гэхээр тухайн төсөл ашигтай ажиллахаа. Ашигтай ажиллахын тулд бид нар зардлаа хянах ёстой. Зардлаа хянах одоо хамгийн чухал процесс, хамгийн чухал болдуран бол ингээ манай дээр PMS-мен дээр ороод ирсэн байна. За одоо бид нар энэ дээр бол цаашдаа одоо категори бүрээр харьцуулсан байдлаараас наривчилж хардаг болно. За дээрээс нь нийт төслийн хэмжээнд зардлаа төсөвтэйгээ уялдуулаад одоо S-curve chart-а зураад гаргаад ирнэ. Тэгэхээр бид нар яг аль үе дээрээ одоо хичнээн дөрөг одоо санхүүжилт шаардлагатай болохын гэдэг санхүүжилтийнхаа хуваарийг бас төлөвлөгөөг бас өөрчлөөд гаргачих боломжтой болно гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.